Өнөөдрийн хичээлээр PaintNet програм дээр зургийн эффект, бичвэр мэдээлэлд эффект оруулах болон зурганд эффект оруулж үзнэ. За эхлээд PaintNet програм маань нээгээд програм маань нээсэн бол File, New. За тухайн ажлын хуудасны хэмжээ зургийн пикселийг сонгоод явуул. За энэ дээр би 500 200-ийн харьцаатайгаар сонгоод за ингээд ажлын хуудасаа сонгоод авчлаа. За тэгээд тухайн ажлын хуудасаа нэгээд ажлын хуудсан дээр add new layer гээд сонгоод за layer 2-ыг нээчихэж байгаа. За layer 2-ийнхаа нэрийг нь солиод layer 2-ийн нэрийг солиод энэ дээр бичвэр гээд өгчээ. За бичвэр. За тэгээд тексттэй ажилладаг командаа сонгоод фонтоо сонгочихно. Фонтын хэмжээ сонгоод за энэ дээр би за бичвэр мэдээллийнхаа мэдээж өнгийг сонгоод за бичвэрийнхаа өнгийг сонгочихъя. За Монгол гэргээд бичлээ. За энэ дээр дараагийн бидний хийх алхам бол дахиад нэг layer нэмээд хийчихье. За энэ layer 3-ыг бичвэр мэдээлэл болон background хоёрын голд байрлуулад мөн адил нэрийг нь энэ дээр за энийг би өнгө гээд авчих. За тэгэхээр тухайн бичвэрийн Монгол гэргээ бичсэн бичвэрийн өнгийг нэг нэгээр нь солино гэсэн утгатай байна. За өнгийг солихдоо өнгө гэдэг layer-ыг сонгоод өнгө гэсэн layer-ыг сонгож байгаа. За select command-ыг сонгоод за эхний үсгийг сонголоо. Тэгээд будах хэрэгслээ сонгоод тухайн өнгийг сонгоо явуулчихна. За гих жишээ нь. За дараагийн өнгийг мэдээж үсгийг сонгоод өнгөө сонгоод мөн адил будах хэрэгслээ сонгоод будчихна. Гих жишээ нь ерөнхийдөө текстийн өнгийг хүснээрээ та нар яаж солих боломжтой тэр өнгөөрөө сольж болно, мөн адил ямар төрлийн эффект оруулах уу тэр болгоно хийх боломжтой гэж үзнэ. За би нэлээд өгнүүдээ бүгдийг нь өнгийн солиод за өсгүүдээ нэг нэгээр нь select хийж авч байгаа өнгийн солио авчнаа гэсэн үг юм байна. Үсгээ сонгож авлаа. Өнгөө сонглоо. Тэгээд будаад авчнаа гэж ойлгож болох юм байна энийг. Ингэснээр тухайн бичвэр мэдээлэлд эффект өнгө будаг хийж өнгийн солих болж байна гэж үзэх юм энийг. За та бүхэн харж байгаа. За энэс өөрөөр бичвэр мэдээлэлд эффект оруулъя гэж үзэх юм бол тухайн бичвэрийг би duplicate layer гэж байгаа. Тэрийг сонгоод саяны сонгосон layer-ээ уусгалт хийж үзэж болно. Уусгалтыг сонгоод ямархуу уусгалттай байх уу тэ та бүхэнд хатилэгдсэн дээр харагдаж байгаа байх. Эсвэл мөн адил just matte effect энэ хоёроос мөн адил эффектүүдийг сонгох боломжтой. За би энэ дээрээс ямар эффект сонгох уу? Бичвэр мэдээлэл дээр ямар хөө эффект оруулах уу? Өнгө будгийг тодруулах уу, бүдгэрүүлэх уу гэх жишээ нэ тэ. Ингээд эффектүүдийг сонгох бүрэн боломжтой энэ дээр. За мөн адилхан за тухайн бичвэрийн эффектийг яаж авбал илүү гоё болох нь вэ? Та бүхэн өөрсдийнхөө хийж байгаа зүйл дээр өөрсдөө ямар бичвэр мэдээлэл оруулж эффект оруулах боломжтой тэрнийг хийгээд үзээрэй гэртээ. Өнгийг бас солих боломжтой энэ дээр. За артлын background өнгийг солихдоо тухайн өнгө гэсэн layer-ыг сонгоод будах юугаа сонгоод
Тэгээд артлын background ерөөхдөө ямар хүн өнгөтэй байх вэ те? Өнгөө сонгочихно гэсэн үг. Тэгээд артлын цагаан хэсгийг ингээд буудах боломжтой. Дэвсгэр цагаан өнгөө те. За мөн өөрөөр эффект оруулъя гэж үзэх юм бол за бичвэр мэдээлэл буюу бичвэр Монгол гэж бичсэн layer-ыг сонгоод adjustments гэдэг дээр үзэн юу эффектийн төс рүүгээ ороод invert color гэж эффект байгаа. Энийг хэрвээ сонгох юм бол тухайн бичвэр мэдээллийн өнгийг солих боломжтой. Артлын би мөн адил duplicate гэсэн layer байхгүй болохоор бичвэр маань ингэж харагдана гэсэн үг. Мөн өөрөөр эффект маань ингэж орж болно гэж үзэх нь байна энэ дээр.